За өнөөдөр identity shift хийх буюу шинэ хувилбартаа өсөрч ороод амьдралаа хэрхэн өөрчлөх вэ гэдэг сэдвээр ярих гэж шийдсэн. Эхний ээлжинд identity гэж яг юу юм бэ гэдгийг тайлбарлая. Үгчлээд орчуулах юм бол хувь хүний чанар, өрмөц онцлог, шинж байдал гэж орчуулагдах боловч ерөнхийдөө яг практик амьдрал дээр чи яг хин юм бэ? Чиний үзэл бодол, итгэл үнэмшил, дадал зуршил зэргийг бөөнд нь базаад чамааг бий болгож буй тодорхойлж буй мөн чанарыг identity гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр identity shift гэдэг нь нэг хувилбараас нөгөө хувилбараа өсрөх тэрийг identity shift гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Өөрийгөө хэн бэ гэж харж итгэж үнэмшдэг тэр бодол итгэл үнэмшлээс цааш хүн ахиж дэвшиж чаддгүй гинэ. Өөрөөр хэлбэл би угаасаа л ийм хүн гэсэн тэр итгэл үнэмшлээс цааш үйл хөдлөл авч амжилтанд хүрэх боломжгүй юм байна л да. Тэгэхээр энэ identity буюу мөн чанар өөрийгөө тодорхойлж буй үзлээс хамаарат чи амьдралдаа хэр амжилттай явах юм, чиний харилцаанууд хэр сайхан байх юм, чиний зан арын шин ямар хуу байдгийг, олон хүний дунд бие ямар хуу авч явдгийг, дадал зуршлууд чинь юу юм гэх зэрэг бүх зүйлийг чинь автоматар шахуу тодорхойлоод өгдөг гэсэн үг. Үүнээс үүдээд харахад identity гэдэг нь чиний амьдралд ямар зүйлс боломжтой вэ гэдгийг тодорхойлж өгч байгаагаас гадна чи ямар хил хязгаар хэмжээнд байх юм бэ гэдгийг чинь бас тодорхойлж өгч байгаа юм. Өөрийгөө дандаа л өвддөг, би ингээл байж байгаа л ханаад хүрчээд идэг гэд явж идэх хүмүүс байдаг да. Завтай байсан, завгүй байсан, ажилтай байсан, ажилгүй байсан ч яаж иж байгаа л нэг хамрын ханаад ч юм уу өөрөөл хоолой нь өвдчихсэн явж идэг. Эсвэл мөнгөгүй байдаг хүмүүс байдаг. Найзаа нэг мөнгө зээлэж мөнгөгүй болчлоо гэл арт хормоогоороо урт хормоогоо нөхөл байнга шахуу мөнгөгүй явдаг хүнийг хэлж байгаа шүү, төр зур биш. Энэ хүмүүс ил ухамсартаа би мөнгөгүй бай, би өвдөй, би ханаад хүрье гэж хизээж бодож хүсэхгүй. Энэ нь хизээ нэгэн цагт өнгөрсөн амьдралд нь даалд ухамсарт нь би угаасаа өвддөг хүн, би угаасаа ханаад хүрдэг хүн шүү, би мөнгөгүй байдаг хүн шүү гэсэн програмчлал кодлол дээр үсээд өөрийнх нь identity-г бүрдүүлээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр амьдралдаа болж бүтэхгүй байгаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхийн тулд identity-га өөрчилснөөр тухайн нөхцөл байдлыг рефлект хийх боломжтой. Өөрөөр хэлбэл амьдралдаа болж бүтэхгүй байгаа зүйлийг гадна талаас нь өөрчлөх гэж оролдох биш. Дотор талаасаа итгэл үнэмшил хувь бие хүнээ өөрчилснөөр тэрий чинь гаднах нөхцөл байдал чинь толдоод өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. За өөрийгөө өөрчлөх, амьдралаа шинжлэх хоёр арга зам байна. Нэгдүгээрх нь болохоор дадал зуршил үүсгэх. Энийг маш олон хүн хийхийг хичээдэг. За жишээлбэл би сахар гурил иддэггүй хүн гэж өөрийгөө тийм дадал зуршил суулгая гэж бодъё л доо. Гэхдээ энэ бол маш хэцүү. Дотроо би хүсээд байгаа хгүй те. Гаднаасаа хүчээр би сахар гурил иддэггүй байхыг хичээнэ гэсэн үг. За тэгээ хичээгээд яваал байвал тууштай байж чадах юм бол нэлээд урт хугацааны дараа энэ маань миний дадал зуршил болоод тэгээд миний өөрийгөө харах үнцэг буюу миний identity-г өөрчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл би эрүүл хооллдог хүн шүү гэдэг тэр үзэл бодлыг суулгаж өгнө гэсэн үг. Энэ боломжгүй зүйл огт биш. Гэхдээ их хэцүү, тууштай байдал, төвчээр их шаардлагатай. Хоёрдугаар арга зам нь болохоор дадал зуршлаа хүчээр өөрчлөх гэж оролдох биш. Эсвэргээрээ өөрийнхөө identity-г өөрчилснөөрөө дадал зуршлууд нь дагаад өөрчлөгдөх тэр арга замыг хэлээд байгаа. Бидний өнөөдрийн ярьж байгаа сэдв гэсэн үг. Эргээд тэр дадал зуршил чинь үйл хөдлөл болж гараад тэгээд буцахтаа чиний үүсгэсэн тэр хувилбарыг чинь баталгаажуулж reinforce хийж өгдөг гэсэн үг. Би торт идэхгүй байхыг хичээж байна гэж хэлдэг хүн байлаа гэж үтэй. Эсвэргээрээ би торт иддэггүй хүн. Энэ хоёрын хооронд mindset буюу үзэл бодлын маш том ялгаа байна. Нэг нь би идэхгүй байхыг хичээж ин гэж байгаа бол нөгөөх нь би угаасаа л торт иддэггүй хүн гэд өөрийгөө кодлсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүнд шийдвэр гаргахад ямар байх нь вэ? Мэдээж амархан байх нь. Тэгэхээр та бүхэн би хэн бэ гэдэг identity-га тодорхойлоод өөрийгөө өөрчлөх нь ямар чухал зүйл гэдгийг бага хэмжээгээр ойлгож байгаа ах гэж бодож байна. За тэгээд identity shift хийхийн тулд хамгийн ихний алхам нь миний амьдралд юу болж бүтэхгүй байна гэдгээ тодорхойлох нь зөв.
Жишээлбэл мөнгө түрүүний жишээн дээр мөнгөгүй байгаад байна гэж ярьсан шүү дээ. За мөнгөгүй байгаад байна. Тэгвэл надад үүссэн миний амьдралд одоо намайг энэ итгэл үнэмшилд хүргэсэн амьдрал тохиолдсон зүйлс юу байна вэ гэдгийг ухаж гаргаж ирнэ гэсэн үг. За хоолны дэглэм барайл тэрийгэ дахин алдаал нэг хэсэг аюу сайхан тураал ирүүлжэд явж ийснэ буцаал бүр амар дил бүсрээд ч юм уу ингээд байдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс ч гэсэн одоо тэр асуудлаа ухаж гаргаж ирнэ гэсэн үг. Яг юуг өөрчлөхийг хүсэж байгаа юм бэ? Ямар хувилбарт очихыг хүсэж байгаа юм бэ гэдгийг шийдэхин тулд эхлээд ямар зүйлс асуудал болоод байгаа юм бэ гэдгээ ухаж гаргаж ирнэ гэсэн үг. За хоёрдугаар алхам нь болохоор тэр шинэ хувилбараа яг би хин юм бэ гэдгээ маш нарийн тодорхойлж өгнө. Би ямар мэдрэмжтэй байх юм? Миний үйл хөдлөл, санаа бодол, дадал зуршил ямар байх юм бэ гэдгийг бүр наривчлан ухаад гаргаж ирнэ гэсэн үг. Зүгээр өглөө босоод за би 7 цагт босоод аяг ус уудаг дараа нь ингээд нэг салаад иддэг хүн байна ч гэдэг юм уу. Тэр юусоо биш. Мөн чанартаа яг хин юм. Одоо гаднаас бусад хүмүүс харахтаа гол нь биш. Яг би өөрийн одоо зүрх сэтгэлдээ яс мах би бодоо тархиндаа би яг хин юм бэ гэдгээ өөртөө бүр тултлан тодорхойлж ухамсарлаж ойлгуулах тэр явцыг хэлээд байна гэсэн үг. За тэгээд энэ шинэ хувилбарынхаа тухай бүхнийг мэдэх хэрэгтэй, тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд тэнчнээс шийдвэр үйл хөдлөлүүдээ гаргана гэсэн үг. За 3 дугаар алхам болохоор хуучин хувилбараа өхүүлж шинэ хувилбар руугаа өсрөх. Бид нар ингээл одоо өнөөдрийг хүртэлх амьдарч исэн итгэл үнэмшил, үйл хөдлөл, дадал, зуршлууд маань хүүхэд ахуй цагаас эсвэл магадгүй хэдэн жилийн өмнөөс амьдралд маань ингээд суучсан. Тэгэхээр бид нар шинэ хувилбар руугаа өсрэлт хийхийн тулд өөрт хэрэггүй байгаа тэр одоо итгэл үнэмшил, дадал, зуршлуудыг тавьж явуулж өхүүлэх шаардлагатай болно гэсэн үг. За нэг жишээ авъя л да. Чи яг ингээл манифест хийжсэн хүсэл мөрөөдлийнхаа маш гоё байшинг авчлаа гэж бодъё. Тэр байшин руу нүүж орохын тулд мэдээж олон жил амьдарч олон сайхан муухай дурсамжуудаас одоо бүрдсэн тэр хуучин байраа орхих шаардлагатай болно. Хуучин зүйлийг тавьж явуулахад хүнд төвөгтэй байдаг, хэцүү байдаг зарим хүмүүст. Үүний тулд одоо тэрнийхээ төлөө тэр зүйлээ тавьж явуулахын тулд тодорхой хэмжээнд бас шаналх шаардлагач гарч магадгүй. Гэхдээ энэ процессыг хийх нь маш чухал. Мэдээж шинэ байшин руугаа очиод маш аз жаргалтай, сайхан, гоё байна гэдгээ мэдж байгаа учраас цаана хүн бол happy байна. Гэхдээ түүн рүүгээ нүүж орохын тулд хуучин амьдарч сурсан, дадсан тэр орчноо тавьж явуулж суллах хэрэгтэй болно доо. Яг тэрнтэй адилхан чиний шинэ хувилбарт ороход чамд саад болоод байгаа тэр одоо саад болж исэн тэр итгэл үнэмшил, бодол, үйл хөдлөлүүдийг тавиад явуулах хэрэгтэй. За дөрөвдүгээр хувилбар нь болохоор эмбари хийх буюу шинэ хувилбартаа орж түүнийгээ амьлуулах. Энэ бол ерөөсөө дүр эсгэлт биш шүү. Бүр зүрх сэтгэлээсээ мөн чанараасаа бодол, шийдвэр, үйл алхмуудыг авч амьдралдаа тэр шинэ хувилбараа амьлуулна гэсэн үг. Pretend хийх буюу дүр эсгэх нь гадна талаасаа ямар нэгэн зүйлийг дуурайгаад, оролдоод тэгээ гадна талаасаа дотгошоогоо чиглэсэн дотроо тэр мэдрэмжүүдийг үүсгэх гэж оролдож буй хэлбэр баггүй юу? Эмбари хийх буюу яг тэр дүрдээ орох гэдэг нь болохоор дотоод мэдрэмжээсээ гадагшаа чиглэсэн тэр хувилбарт орохыг хэлээд байгаа гэсэн үг. Түрүүний торт идэх жишээн дээр одоо жишээ авъя л да. Хоолны газар ороод бүр ингээд нэг тортны зураг хараад ч юм уу менюн дээр эсвэл зүгээр торт байгааг хараад амар тэсэл за идэх юмсан гэхдээ би идэж болохгүй дээ гэл ийм бодол төрж ивэл тэр шинэ хувилбартаа буюу би эрүүл хоолдог хүн гэсэн identity-га олж авч чадаагүй байна гэсэн үг. Эсвэргээрээ харсан ч гэсэн тэр тухай нэг бодохгүй байгаа, тоохгүй байгаа бол браво. Яг тэр шинэ identity-та орцсон байна гэж харж болох нь байна. Миний сонсох дуртай нэг подкастер эмэгтэй ярьж ирсэн байхгүй юу? Тэр хүн ингээд олон жил хоолтой айгу тэрсэлдэж амьдэрсэн гинэ. Ерөнхийдөө бол нэг хэсэг хугацаанд дайет барайл, биеийг нэрүүлжээл, тураал айгу гоё болж исэн. Тэгэл фейлдэл буцаал за яадгийн ганц л амьдрах юм чинь гээл хамаа намаагүй идэл өөрийгөө хавантуулаад хөөлгөөл тэгэл буцаал дайетанд ороод тэг гаднаасаа хүсэж байгаа боловч гаднаасаа хүсэхгүй байгаа боловч дотроосоо хүсэж байгаа тэр зүйл дээрээс үндэслээд хүн өөрөө өөртөө ингээд тэрсэлдэж амьдраад байгаа байхгүй.
Тэгээ нэг өглөө босоод за болий. Энийг би урт хугацаанд одоо дадал зуршил болгохоор хичээлээ. Тэгээ үнэхээр болсонгүй. Тэгэхээр би зүгээр өөрийгөө харах үнцэг, өөрийгөө бодох тэр итгэл үнэмшлээ би зүгээр л эрүүл хоололдог хүн, өөрийнхөө биеийг хайрладаг хүн гэсэн identity-гаар солио гэж шийдсэн байгаа. Тэгэл тэр цагаас хойш тэр хүн ерөөсө хоолтой тэрсэлтгээ болчихсон гэсэн. Яг энэ бол классик жишээ байхгүй юу? Олон подкаструуд бас өөр нэг жишээг байнга авч ашигладаг. Тэр нь юу вэ гэхлээр алдартай жүжигчид ба муу жүжигчдийн тухай. Гайхамшигтай авьяастай тий Холливуудын ч юм уу тэр гайхалтай жүжигчид тухайн дүрээ амьлуулахын тулд олон сар жилээр яг тухайн дүрийнхээ амьдарч исэн тэр нөхцөл байдлыг судлаад майндсет, үзэл бодол, итгэл үнэмшил юу гэдгийг тэр болгоныг нь өөрөө мэдрээд ингэжиж гаднах нөхцөл байдлаа дүр төрхөө ааш зангаа хүртэл хувиргаж өөрчилж иж тэр дүрийг амьлуулдаг байгаа байхгүй юу? Эсвэргээрээ муу жүжигчд болохоор илүү их нэг дүр эсгээл те нэг хідэн мөрөө цээжилчгээл ингээд яг тэр дүрдээ орж чадахгүй штэ. Энэ жишээгээр яг саяын identity change-ийг зөөрлөж болохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр битгий дүр эсгэх маань өөрийгөө хуурж байгаа л нэг хэлбэр юм. Тэр шинэ хувилбар чинь амьдралын чинь нөхцөл байдлыг чинь яаж хүлээн авч мэдрэх чамд тэр бүхнийг өөртөө кодолд суулгахад туслана гэсэн үг. Тэр эмэгтэй тэр хүссэн хувилбартаа хүрэхийн тулд тэр шийдвэрээ гаргах нь маш чухал. Чиний өөрийгөө харж байгаа мөн чанар identity чинь бодит байдлыг чинь бас үүсгэж идэг. Би багасаа спортлог гэр бүлд өссөн байхгүй юу? Манай аав спортын эмч, ээж маань спортын мэрэгжлийн гимнастикийн тамирчин байсан. Сүүлд спортын сэтгэл зүйчээр мэрэгчсэн ийм хүмүүс байдаг. За миний хүүхэд ахуй наснаас үүссэн тэр identity буюу миний дадал зуршилд спорт бол байх ёстой хэвийн зүйл гэд үүсчихсэн гэсэн үг. Тэгэхээр би өөрийгөө дасгал хөдөлгөөнд дуртай, би угаасаа спорттой ойр байх ёстой гэд өөрийгөө котлцсон байгаа байхгүй юу? Тэгээд би 2 хүүхэдтэй бүтэн цагийн ажилтай. Гэхдээ би 5 өдөр өглөө болгон жимдээ явдаг. Бас бүтэн сайн болгон сагсаа тоглодог. Яагаад тэгэхээр энэ миний дадал зуршил буюу өнөөдрийн эхлэн үүсгэж байгаа зүйлс гэсэн үг. Би нэг өглөө босоод ямар хэцүү юм бэ? Жимдээ явах уу гэж би ерөөсө боддгоо. Угаасаа би явдаг учраас. Өөрөөр хэлбэл би энэ дадал зуршиллыг үүсгээгүй байжгаад жимд хүчээр 5 өдөр яваад эхлүүл ямар санагдах вэ те? Гэтэл надад би ядарсан байна уу? Амар их ажилтай байна уу? Ачаалттай байна уу? Тэр ерөөсөө хамаагүй би угаасаа дасгал хөдөлгөөн хийдэг хүн гэсэн тэр итгэл үнэмшил байгаа учраас би яаж иж яагаад явдаг гэсэн үг. Ер нь худал зүйлийг олон хэлбэл үнэн болдог гэсэн үг байдаг да. Тэгэхээр бусад хүмүүс эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн чамд хэлж байгаа, чамтай харьцаж байгаа харьцаа хандлага чамайг бас тодорхойлоод идэг. Чиний харьцаж байгаа харьцаа хандлага үг үйлдэл бас тэр хүмүүсийн identity-д нөлөөлж идэг. Нэг үг байдаг да. Чиний эргэн тойронд байгаа хүмүүс 5 хүнээр чамайг тодорхойлно, 5 сайн найзар чинь чамайг тодорхойлно гэд. Тэрнтэй адилхан эргэн тойронд байгаа хүмүүстэй анхаарал болгоомжтой сонголтыг хийхийг зөвлөж байна гэд үгнүүж гисэн яваад идэг. Үүнтэй холбоотой байхгүй юу? За нэг ялангуяа бага наснд үүссэн, хүүхэд байх үед үүссэн ээж аав нарын байнга давтан хэлдэг байсан үгс өнөөдрийн бидний өөрийгөө хэн бэ гэж харах үнцгтэй маш нягт уялдаатай байдаг. Хүүхдээ миний охин чинь ухаантай шүү, миний хүү чинь хөөрхөн ухаантай шүү, мундаг шүү гэд байнга хэлдэг байлаа гэж бодъё. За Монгол ёс хүмүүжлэр бол энэ нь хүүхдийнхаа замыг засч юм те. Хүүхдээ хүмүүжүүлж ийн гэж харж байгаа. Боловч нөгөө талаараа шинжлэх ухааны талаас бол хүүхдийнхаа identity-д буюу өөрийгөө харах үзэл бодолд нь код суулгаж өгч байгаа хэрэг. Нөгөө хүүхд маань дахин ухаантай хүүхд гэд хэлүүлээд тахаар за би ухаантай юм чинь ухаантай хүн шиг үйлдэл хийя, ухаантай хүн шиг ярья гэд хичээгээд тэр зүйлийг батлахыг оролддог гэсэн үг байхгүй юу? Хажуудаа байгаа хань ижилдээ ч юм уу найз нөхдөө найз охин залуудаа чи минь мундаг шүү, маш хичээдэг шүү, халамжтай шүү гэд хэлээд байвал энэ нь тэр хүний identity-д нөлөөлөөд нөгөө хүн маань үүнийг батлахыг оролдоод идэг. Харин эсвэргээрээ энэ манай нэг юм бүтлгүүн юм те ингээл явж идэг, ингээл мөнгөгүй ажилгүй ингээл явж идэг гэл энийг дахин амны уншлага болоод хэлээд байдаг бол тэр хүн ч гэсэн тэр үгэнд чинь автаад тодорхой хэмжээнд түүний identity-д нөлөөлөд идэг. Үүнийг санаж явахад
илүүдэхгүй байх. За тэгээд энэ identity shift буюу өөрийнхөө шинэ хувилбарт шилжих процесс нь manifest хийх процесстэй ижилхэн. Manifesting-ийн одоо гол хууль нь юу байдаг вэ гэхээр гадна ертөнцид одоо гадна талд чинь чиний манифест хийж байгаа зүйлсийг чинь батлах ямар нэгэн зүйл байхгүй байсан ч гэсэн доторх мэдрэмжээ даалт ухамсартаа энэ зүйл аль хэдийн бүтчихсэн болчихсон гэж итгүүлж үнэмшүүлэх тэр явцыг хэлээд байгаа. Тэрнтэй яг адилхан шинэ хувилбартаа одоо хүрэхэд одоо шийдчихсэн байхад гадна талд буюу нөхцөл байдал чинь өөрчлөгдөөгүй байж болно. Гэхдээ үүнийг өөрөөсөө эхлээд тэр гадна нөхцөлийг үүсгэж бүрдүүлэх тэр хүн нь өөрөө эхлээд болно гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Тэр эмэгтэй тэр хүрхийг хүсээд байгаа, болохыг хүсээд байгаа тэр хувилбар чинь яг ямар мэдрэмжтэй байдгийг, ямар бодол зорилготой байдгийг тэр бүхнийг өөрөө амьлуулахаас одоо тэр өөрчлөлт эхлэлтэй гэж хэлэх гээд байгаа. Би одоо ингээд өмнөх видеонд хэлжсэн л да. Ингээ бамбаа тусч исэн ингээд нэг л өглөөс ирсэн чинь зүрх дийлсэл гар хөл ингээд салганаал сэтгэл санаа амар давтаргүй тий огцом савлгаатай болол ер нь бол ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг шууд мэдээд эхэлсэн. Тэгээ Google-дэд үзсэн чинь ойлгомжтой шинжилгээ өгсөн чинь Graves' disease буюу бамбаа илүүдэлтэй болж таарсан. За тэгээд зүрх дийлсээд амьсгатаад байсан учраас дасгал хөдөлгөөнөд ч гэсэн эсэг хугацаанд болох хэрэгтэй болсон. За тэгээ хүн яг өвдсөн үед хүний хүсэл мөрөөдөл хажууд нь юу ч биш болж хуурдсан байна гэдгийг тухайн үед би аягүй сайн ойлгосон байхгүй юу. Тэгээ идэхийг маш их хүссэн. Тэгээд мэдээж одоо схемтэйгээр эмчийн хяналтанд ор юм ууж эхэлсэн сар болгон шинжилгээгээ өгч исэн энэ бүхнийгээ тууштай хийсэн. Нөгөө талаасаа би өөртөө би эрүүл хүн шүү гэсэн identity-г суулгахыг оролдож эхэлсэн. Мэдээж ингээл би маань тавгүй те дасгал хөдөлгөөнөө хийж чадахгүй байхаар ингээд шууд би эрүүл хүн гэсэн тэр identity рүү шилжиж ороход надад төвхтэй байсан. Тийм учраас баг алхмаар буюу би эрүүл болж байна гэсэн identity-г өөрөөр хэлбэл би эдгэрч байна гэсэн тэр одоо итгэл үнэмшлийг өөртөө суулгаж эхэлсэн юм. Тэгээд 2 жилийн дараа бүрэн эдгсэн байдаг. Мэдээж энэ бүхэн хаанаас үүссэн бэ гэдгийг олж мэдэх нь чухал ч гэсэн цаашид дахиж өвчлөхгүй тулд өөрийгөө харах үнцэг итгэл үнэмшил юу байдгийг тэр болгоныгоо би эрүүл байдаг, би өөрийгөө эрүүл байлгаж чаддаг хүн гэсэн identity-га хадгалаад явах нь миний хувьд бол чухал байсан. За тэгээд энүүгээр хэлэх гэж байгаа гол санаа нь юу вэ гэхлээр одоо шууд огцом өсрэлт хийхэд огцом шинэ хувилбарт шилжиж ороход маш хэцүү байж магадгүй. Яагаад тэгэхээр өөрийгөө болно бүтэн гэж харж байгаа, итгэж чадж байгаа тэр хувилбар руугаа одоо өсөрч ороод багаар цаашлаад явах нь илүү бодиттой үр дүнтэй санагдаад идэгюм. Жишээ авъя л да, нэг урлагийн сургуульд одоо сурдаг оюутан дөнгөж эсэж орсон оюутан байлаа гэж бодъё. Тэр хүүхэд гинэт нэг өглөө босоод би одоо Холливуудын жүжигчин шиг байна. Миний шинэ хувилбар ийм байна гэж одоо бодлоо, итгэж үнэмшлээ гэж төсөөлье. Гэхдээ энэ түүнд маш хэцүү байх болно. Яагаад тэгэхээр түүний үзэл бодол, майндсет, туршлага юу гэдгийг бүх зүйл нь тийм бишээ гэдгийг өөрт нь батлаад байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхээр итгэж үнэмшиж бодож одоо санаанд нь багтж байгаа бол хамаагүй тэр хүн тэгээд тэр хувилбар руу өсөрч орж болно. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд одоо над шиг хүмүүсийн хувьд бол багаар алхам хийгээд өөр хувилбар руу, шинэ хувилбар руу өсөрч орох нь хамаагүй хялбар бодиттой байх болов. Тэгэхээр тэр оюутан охины жишээн дээр бол би өсөж яваа залуу одоо тий надад одоо маш гоё киноны саналууд ирж байна ч гэдэг юм уу. Ирдэг би тийм өсөж яваа залуу жүжигчин гэдэг байдлаар өөрийнхөө identity-г хувилбарыг тодорхойлох юм бол энэ нь өөртөө эргээд би чаддсан байх шүү гэж батгаажуулж өөртөө итгэл урам зориг авахд нэмэр болно. За одоо орлогоо өсгөхийг хүсэж байгаа хүн байлаа гэж бодъё. Сард 2 сая төгрөгийн орлого олдог. За би маргааш босоод 20 сая төгрөгийн орлого олдог хүний хувилбарт оръё гэж бодох нь боломжтой зүйл боловч маш хэцүү байхгүй юу? Яагаад гэвэл 20 сая төгрөг олдог хүн яг яаж бодож сэтгэдэг, ямар мэдрэмжтэй байдгийг гэдгийг эмбари хийж амьлуулах нь өөрөө айгүй хэцүү. Эсвэргээрээ за би 5 сая төгрөгийн орлоготой хүний хувилбарт шилжье гэх юм бол илүү амархан боломжтой зүйл мэт өөрт нь санагдах байхгүй юу? Тэгэхээр огцом одоо нөгөө өсрэлт хийгээл те шинэ хувилбарт ороод тэгээ өөрийгөө нөгөө нэг гонсоолгоол тэхээсээ илүү багаар энэ шатаа ахиулаад явбал үр дүнтэй шүү гэж хэлэх гээд байгаа юм. Ер нь бол бид нар байрандаа ерөөсөө байдгүй юм байна л да.
ямар нэг хэмжээгээр өөрөө өөрийгөө одоо бодох бодол, бидний өөрөө өөртөө өгж байгаа урам зориг, үзэж харж байгаа, уншиж байгаа зүйлс, бидний эргэн тойронд байгаа хүмүүс, ажлынхан гээд бүх зүйлсээс шалтгаалаад өөрчлөгдөөл хувьсаал тодорхой хэмжээнд ингээл явж идэг. Тэгэхээр байглаасаа өгөгдсөн энэ хувьсах шинж чанартай зүйлийг илүү одоо ашигтай зүйл дээр үндэслээд явцгаая гэж хэлээд байгаа санаа юм. Хинч чамайг танихгүй газар заяа. Хизээч чи байж байгаагүй, чамайг танихгүй мэдхгүй, чиний өнгөрснийг түүхийг чи мэдхгүй тэр газар энэ орохыг хүсэж байгаа хувилбараа дүр төрхөөнийг гаргаад ашиглаад үзээрэй. Жохон вүү сонсогдчихж магадгүй. Гэхдээ энэ үр дүнгээ өгч магадгүй шүү. Practice хийн гэсэн үг байхгүй юу? За тэгээд шинэ хувилбарт орох гээд хичээгээд явж явах үед чинь эргэн тойрны чинь юм уу чамайг мэддэг хүмүүс ингээд жоохон сонин аашилж магадгүй чи яац юм бэ те юу болоод байна ч гэдэм үү ингээд тэр хүмүүс бас тухгүй байдалд орох нь шүү дээ. Гэхдээ зүгээр хэсэг хугацааны дараа угаасаа тэр хүмүүс дасан зогсчихно. Үнэхээр өөрийнхөө бест дүртээ ороод шинэ биегээ бүтээгээл тэрүүгээрээ амьдрал явж байхад одоо дургуйцайл эсэргүүцээд байгаа хүмүүс чиний өсөлт хөгжлийг дэмжихгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр уучлаарай тийм хүмүүс яг чиний амьдралд хэрэгтэй юу бас бодоод үзэх хэрэгтэй. За тэгээд шинэ эхлэл хийж байгаа. Жишээлбэл шинэ байр руу нүүж орж байгаа. Өөр улс орн руу нүүж байгаа. Хөдөө орон нутаг руу явж байгаа ч юм уу. Ажлын байраас сольж байгаа. За болий бүр машинаас сольж байгаа ч гэдэг юм уу. Ийм хүмүүс identity shift хийхэд арай илүү хялбар байдаг гэж уншсан. Яагаад тэгэхээр тэртээ тэргүй дадсан тэр нөхцлөө орчноо сольж байгаа учраас өөрөө өөрийнхөө шинэ хувилбарыг бүтээх гээд шинэ одоо дадал зуршлыг үүсгэхэд арай илүү дүхэн түлхэц болж өгдөг. За жоохон муухай жишээ авчи салж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Салж байгаа эхнэр нөхрөөсөө найз охин найз залгаасаа салж байгаа хүмүүс бас байвал identity shift хийх гээд оролдоод үзээрэй. Тэртээ тэргүй тэр дадсан орчноос одоо тэр хүнээс салаад тавьж явуулж байгаа учраас өөрөө өөрийнхөө хэрэггүй дадал зуршлыг гэсэн хамттан тавиад явуулчихад яагаад болохгүй гэж. Яг үнэндээ шинэ биеийг бүтээх нь тиймч хэцүү, тиймч комплекс зүйл уг нь биш байхгүй юу? Гол нь тэр зүйлс чинь тодорхой байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь чи өөрөө тууштай байхад л болно. Энийг олон ч хүмүүс одоо өөрөө мэдсэн мэдээгүйгээр одоо үүсгээд бүтээгээд явж идэг. Тэрэнд бол би итгэлтэй байна. Амьдралаа өөрчлөхийг хүсч ивэл урам зориг одоо орсон үедээ л за би нөгөө шинэ хувилбараа дуудаад гаргаад ирээ гэл энэ тийм зүйл ерөөсөө биш ээ. Яг мөн чанартаа өөрөө өөрийнхөө дотоод хүнийг даалт ухамсараа бүрэн кодолж өөрчлөх тухай ойлголт юм аа. Тэгэхээр жижиг алхмуудаас ахуулаад багаар өөрөө өөрийнхөө одоо хамгийн хүрхийг хүсэж байгаа хувилбар руугаа тэмүүлээд үзээрэй. За тэгээд сүүлд нэг жишээ хэлчихье. Саба Али гэдэг нэг подкастер эмэгтэй байдгийн тэр 24 цагийн identity shift хийх тухай ярьсан байлээ. Тэр нь болохоор яг 24 цаг яг хүрхийг хүсэж байгаа хувилбартаа ороод амьлуулад тэмчээнээсээ шийдвэр үйл хөдлөлүүдийг гаргаад тэгээд тэр 24 цагийн одоо хугацаа маань дуусангууд ямар мэдрэмж өөрт чинь төрж чинь тэрийг нэг анзаараад үзэрэй гэж зөвлөсөн байсан. Тэгээд гол нь ямар үр дүн гарах бол яах бол гэдэг дээр ерөөсөө төвлөрөхгүй. Яг одоо цагтаа оршоол илүү intentional үйлдэлүүд хийгээл тэр шинэ хувилбараа амьлуулад тушаад үзнэ гэсэн. Тэр хугацааны туш одоо тийм 24 цагийн шинэ хувилбартаа ороод үзэх тэр явцад дандаа нэг тийм гайхамшигтай хизээч бодож санаагүй тийм зүйлүүд гарч ирж исэн гинэ. Тэгэхээр энийг туршиж үзхийг хүсвэл илүү нөгөө өөрийгөө арай зав цагтай боломжтой үедээ бас туршаад үзэж болно шүү. Ямар мэдрэмж өгөх нь үнэхээр өөрт чинь таалагдчихвэл багаар үнийг хэрэгжүүлээд өөрийнхөө биеийн нэг хэсэг болгож яагаад болохгүй гэж. За тэгээд өнөөдрийн сэдв маань яриа маань ингээд дуусчихин. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.